Ганагийн сувагт давтай морил. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Madhouse гэх нэгэн харш. Madhouse-ийн харш. Энэ байшин Ohio мужийн Lancaster-т байрладаг бөгөөд орон нутгийн архивд хадгалагдан үлдсэн мэдээллийн дагуу иргэний дайны дараахан буюу 1800-ад оны үед засгийн газрын эрх нөлөө бүхий эрхмийн захиалгаар баригдсан гэдэг юм. Хэдий хуулиар хориглогдсон ч гэлээ тэрээр гэртээ боолчуудыг үргэлжлүүлэн ажилуулж байсан төдийгүй тэднийг шөнө өрөөнд цагаар орох хоснос сэргийлж байшингийн гаднах жижигхэн амбарт түгждэг байсан гин. Түүний боолууд маш муу нөхцөл байдалд амьдарч бас ажиллаж байсны дээр өлсөж сангах зэрэгээс эхлээд тэдний эрх олон зүйлээр зөрчигддөг бажилтэй. Харин энэ бүхнийг төсвөрлөж чадахгүй тэдний нэг нь газар доогуур нөхөхөж эхэлсэн байна. Мэдээж хэрэг эдлэн газрын эзэн гэр бүлийнхээ хамтар унтахаар хэвтэж байшингийн бүх гэрэл унтарсан үед л өнөөх боол энэ ажлаа үргэлжлүүлдэг байлаа. Тэгээд баг мөн ууггүй гихч нугсаар байгаад нэг л шүн ханны нөгөө талд гарч чаджээ. Ингээд харанхуй шөнөөр тэр харш руу гитсэн байна. Тэгээд арын хаалганыхын дүүжиг мулталж орхиод чимээгүй гихчин дээд давхар руу гарч тэнд унтаж байсан бүх хүнийг хөнөөжээ. Маргааш өглөө орон нутгийн иргэд аимшигт аллага болсон энэ харшийн дэргэд олноороо цуглаж тэр хаваар бөөн шүгэн дэгдэв гин. Гэвч эдлэн газрын эзэн хууль зорчиж байсныг мэдсэн цагдаа нар энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод тэр жигтэн өргсөн төдийгүй оргосон боолчуудын араас хинч эрэл зурл болсонгүй. Харин хэдэн жилийн дараагаар эзэнгүй болсон энэ байшингаас элдвийн хачин чимээ нэр гарах боллоо хэмээн айл хөршүүд нь гомдлох болж гин. Одолгүй эдлэн газрын эзэн болон түүний гэр бүлийнхний сүнс энэ байшинд хорогдож үлдсэн гэхээр салхи шуурга шиг тарж хинч тийшээ ойртох нь бүхэл дэрэг дүр өнгөрөхөөсөө эмээх боллоо. Тэгж явсаар 1892 онтой золоход энэ байшин худалдан авах хүн гарч ирсэн байна. Эхнэр болон 3 хүүхдээ дагуулсаар шинэхэн хөршин ачаа тайшаа буулгаж байшинд зөөн оруулж байхыг айл хөршүүд нь амсгаа даран харж суулаа. Гэтэл тэрнээс хойш хинч тэднийг олж харсангүй. Байшинд орсон цагаас хойш тэд ахин гарч ирээгүй байна. 5 хүнтэй гэр бүлийн хувьд байшин дотроо ийхүү бүгнэ гэдэг үнэхээр хачиргалтай хэрэг байлаа. Удалгүй нэгэн хөршин унтлагын өрөөнийхөө цонхоор өнөөх байшин руу хараад золтол ухаан алдаад унчихсангүй гин. Madhouse-ын байшингийн 2 давхрын цонхоор цагаан даашинзтай нэгэн эмэгтэй хараад зогсож байсан байна. Тэр эмэгтэй хөдлөлгүй тэгээд тэндэл зогсоод байж. Маргааш өглөө дахиад л өнөөх хөрш эмэгтэй Madhouse-ын байшин руу харахад өнөөх цагаан даашинзтай бүсгүй тэнд зогссон гэвэрэл байлаа. Ингээд өдөр бүр хэрэг гаргаж тэрхүү байшингийн 2 давхрын цонх руу харах бөгөөд өнөөх цагаан хавцтай бүсгүй зогссон хэврээл байдаг байна. Харин 10 дахь өдрөө өнөөх эмэгтэй цагдаа нарыг дуудаджээ. Ингээд цагдаа нар байшингийн цоожиг эвдлэн ороод 2 давхрын өнөөх өрөөнд явж очтол юу харсан гэж санаана. Гэр бүлийн бүх 5 гишүүнийг таацнаас нь өлгөд үжилсэн байсан гинэ. Тэд бүгдээрээ цагаан өнгийн унталгын хувцастайгаа байсан байна. Шинжээчид энэ бүгдийг судалж үзээд тэднийг амиа оролцоосон байна гэх дүнэлтэнд хүрлээ. Харин өнөөх цонхны дэргэд зогсож байсан бүсгүй энэ айлын эхнэр нь байсан бөгөөд 10 хоног тийхүү дүүжлэгдээд хөршийнхөө байшин руу ширтэж байсан байх нь. Тэр үйл явдлаас хойш энэ байшингийн дэргэдээс бүх хөршүүд нь нүүн одсон бөгөөд одоо хүртэл энэ газар эл хул хэврээ байгаа юм байна. Мөн энэ байшинг худалдаж явсан хүн өөрөө тэнд амьдардаггүй ба байшинг сонирхож үзсэн хүмүүстэй хандаж дотог шорохгүй байхыг сануулдаг гэсэн. Учир нь тийш ороод эргэж гарч ирэхгүй байх вэ хэмээн эмээсэн гэдэг. Орон нутгийн хүмүүс энэ байшинг Мэригийн байшин гэж нэрлэжээ. Мөн тэрхүү газрын дэрэг дүр шөнө өрөөнд цагаар явж өнгөрөхөд 2 давхрын цонхоор өнөөх цагаан даашинзтай бүсгүйн сүнс үзэгддэг гэх ажээ. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Анора Петрова. Бри, энийг бити устгаарай. Чи намайг үзэн яддгийг би мэднэ. Гэхдээ урд өмнө бид их сайн найзууд байсан учраас үүнийг чамд уншуулмаар байна. Би их хүнд асуудалд орооцолдсон бололтой. Гэхдээ чи надад тусалж чадахгүй. Ямар ч байсан намайг ойлгосоо гэсэндээ энэ захидлыг бичиж байгаа юм шүү. Сонгон шалгаруултаас хойш бид өөр хоорондоо бараг л үг дуурайгүй хэн маань мэдэх байх. Бодоод байсан чинь их олон жил өнгөрсөн байна шүү. Гэхдээ чам тохиолдсон тэр бас миний буруу байгаагүй юм шүү. Ядчил тэд бүгдээрээ цор ганц миний буруу байгаагүй гэдгийг хэлье. Яг хүн бүхэн л тэгж бодож байгаа байх. Гэхдээ би хизээч чамайг өвтгөх тийм муухай зүйл хийхгүй байсан штэ. Магадгүй энэ галзуу юм шиг сонсогдох байх. Гэхдээ хэн нэг нь мэдээсэй гэж хүсэж байсан учраас би чам руу бичиж байна. Энэ бүхэн биднийг 8 дугаар ангид сурч байхад эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Crystal Classic тэмцээний өмнөх шөнө байлаа. Тэр шөнө би гэртээ байсан бөгөөд дараах өдрийн тэмцээнээс болоод нойр маань хулжсан тул унтаж ирж чадахгүй байлаа. Тэгэд би компьютер дээрээ суугаад интернетээс элдвийн зүйлийг үзэж суулаа.
Гэвч анхаарал мань төдийлөн сайн төвлөрч өгөхгүй л байна. Тэгээд би тэнд сууж байхдаа сонирхолтой санагдахаар нь өөрийнхөө талаарх мэдээллийг Google-ээс хайж үзлээ. Би үүнийг хийх хэрэггүй байсан юм. Эхэндээ мэдээж хэрэг миний талаарх байдаг л мэдээлүүд хайлтанд гарч ирсэн. Гэвч нэр дээр бичигдсэн байсан Википедигийн хуудас байхыг нь олж үзээд уншихгүй чадсангүй. Эхэндээ энэ утсыг миний аав эсвэл клубийнх маань л нээсэн байх гэж бодлоо. Миний амьдардаг хот, миний гулгалтын талаарх зарим нэгэн баримтууд гэтэл байдаг л зүйлс тэнд бичээстэй байлаа. Гэхдээ нэг хачиргалтай зүйл нь гэвэл тэнд тэр жилийн Crystal Classic тэмцээн намайг ялсан гэж бичсэн байсан явдал юм. Хэн нэг нь намайг зоригжуулах зорилгоор хэрэгээр ингэж бичсэн байх гэж бодоод миний нийт хүрв. Тэгээд аваасаа очиж асуудал тэр үүсгэлээ. Удуулгүй маргааш нь болж тэмцээнд ялсныхаа дараагаар би үнэхээр баяртай байснаа санаж байна. Учир нь тэр бол миний төрүүлсэн анхны тэмцээн байсан бөгөөд надад маш сайхан санагдаж байлаа. Харин үүний дараагаар намайг яаж шаргуу бэлтгэж гэлснийг чи санаж байна уу? Тэр үед эцэг их хоёр маань намайг дасгалжуулахаар сэргээг ажилд авсан юм. Мөн ямар өндөр үнэтэй байсныг нь чи санаж байгаа. Тэгээд би оролцох гэж байгаа тэмцээн болгоныхоо өмнө өөрийнхөө өнөөх цахим хуудсыг шалгадаг зуршилтай болов. Тэнд намайг хэдийдгээр байранд орж ямар үр дүн үзүүлэхийг бүгдийг нь бичсэн байдаг байлаа. Мөн намайг 15 наснда бүсийн аврагуулны хэмээн бичсэн байсан биелэлээ олсон шүү. Үүний дараагаар Сергей эцэг их хоёрт минь хандаж намайг Олимпиад хүч зорох хэрэгтэй гэж зөвлөсөн учраас тэд намайг сургуулиас мөн чөлөөлөв. Би тэгээд өдөр бүр уулгаж байлаа. Аврагын тэмцээнд оролцохын тулд хичээх хэрэгтэй гэж Сергей надад хэлж байсан юм. Би бүр маш их хичээж байсан бөгөөд сайнж гулгаж байлаа. Гэвч энэ бүхэн Сергейн хувьд хангалттай сайн байсангүй. Сонгон шалруулах тоглолт хаяан дэрлээ. Харин миний хувьд бодож санаж байсан цорын ганц зүйл бол зөвхөн ялалт байсан юм. Тэгээд би хийх ёсгүй зүйлийг хийж өргөсөндөө одоо гэрн харамсаад барахгүй. Бүхэл хүмүүс чамайг шилдэг хамгийн сайн хэмээн магтаж байсан тул өөрийгөө би тэр тэмцээнд аль хэдийн ялагдсан мэтэр төсөлж байлаа. Тэгээд би Википедиад данс нэгээд өөрийнхөө хуудас руу орж өөрийгөө тэрхүү тэмцээний ялагч болсон мэтэр бичих гэж оролдсон юм. Ингивч хуудасны мэдээллийг шинжлэх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого маань бүтэлгүйtэж орхилоо. Намайг яаж ч өөрчлөх гэж оролдсон гэсэн Аннора Петрова бол хувиа хичээсэн бяцхан өлөгчин тэр удахгүй хийс эргийнхээ хариуг идэлэг болно гэсэн бичиг гарч ирээд огтарилсангүй. Энэ бүхэн их аимшигтай санагдаж байсан шүү. Тийм л учраас би дараагийнх нь өдөр тун гонсгор царайтай харагдсан байх. Бас би чамайг хэрхэн бэлтгэлээ хийхийг чинь мөн хэрхэн гулгаж байхыг чинь хар зогсноос санаж байна. Харин миний мэдих дараагийн зүйл гэвэл би газарт суугаад мөсний хэлтэрхийн доногцноос болж духмын зүсэгдэж хамгал нүур маань улаан цуснд бодогдсон байсныг санаж байна. Энэ бүхний бурууг тэд над руу ч гисэн. Учир нь тэшүүрийг би тэр өглөө нь хэрэгэлсэн болохоор тэр. Би үнэхээр чиний тэшүүрийг оролдоогүй юм шүү. Би ялахыг хүсэж байсан. Гэхдээ чамайг өвтгөх зүйл хизээч хийхгүй байсан. Тэд намайг дараагийн тэмцээн уралдаануудаас хасах шийдвэрийг гаргахад хүн болгон л намайг зөхөх шангааг хүртсэн гэж бодож байлаа. Хинч миний тайлбарыг сонсохыг хүсээгүй. Үүний дараагаар Сергей намайг дасгалжуулахаа болсныг чи мэдэх бах. Тэр хэлэхдээ өөрийг нь намайг хөөдгсөн гэж хэлсэн. Хинч надтай ярилцахыг хүсэхгүй байлаа. Хүн болгон дат үзэгдэнэ гэдэг ямар байдгийг чи мэдэх үү? Би түүнээс хойш бараг л мөсөн дээр гарсангүй. Удалгүй өнөөх хуудас уламд ордож эхэллээ. Тэгээд хуудасыг шалгах бүрт миний талаар хаимшигтай зүйлсийг тэнд бичсэн байдаг байлаа. Би чамд тэнд бичигдсэн зүйлсийг үнэхээр хэлж чадахгүй. Учир нь тэнд бичигдсэн байсан зүйлс үнэхээр ёс суртахуунгүй бас эрээ зэрэггүй байлаа. Тэднийг унших бүртээ би уйлдаг байсан ч гэлээ бас би огт уншихгүй чаддгүй байлаа. Би тэгээд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдлээ. Ингээд Википедиад гомдол мэдүүлсэн юм. Бүр уцаар хүртэл залах гэж оролцсон шүү. Гэвч хинж энэ хуудасны талаар мэдэхгүй гэж хариулв. Баасан гаргийн үдэш байлаа. Би гэртээ ганцаараа сууж байсан бөгөөд өөрийн хуудсыг устгагдсан байна уу гэдгийг шалгахаар нэгж үзтэл тэнд Аннора Петрова бол хөгийн бяцхан өнчин охин гэж бичсэн байлаа. Би маш их айсан. Ингээд анхааруулах зорилгоор аав ээж хоёрлогоо залгасан боловч залгах болгонд утасны нөгөө зүрт хэн нэг нь хорлонтой нарахгүй инээж байлаа. Би тэдэн рүү бараг 100 удаа залгасан байх. Тэрхүү чимээг дахин төвчж чадахгүй болох хүртлээ. Тэр шөнө цагдаагийн газраас осол болсон тухай аимшигт мэдгийг надад дуулгаж эцэг их хоёрын маань утсыг өгсөн юм. Гэвч тэнд надаас ямар ч дуудлага ирсэн тэмдэглэгээ байгаагүй гэсэн. Энэ бүх явдлын дараа би сэтгэлээр их унаж эхэллээ. Тэгээд бүхий л анхаарлаа зөвхөн дасгал сургалтанд төвлөрүүлэх болж хэрхэн ганцаардаж байгаагаа ч анзаарах сөхөөгүйгээр биед ажиллаж байсан юм. Мөн чамайг надтай холбоо тогтоох гэж оролцсныг чинь би мэднэ. Гэхдээ би маш их гударч бас ууралсан учраас бүх хүмүүсээс холбоогоо тасалсан байлаа.
18 нас хүрснийхээ дараагаар би шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу мөнгө авсан ба үүний дараахан Швейцарт хурж ирсэн юм. Учир нь би амьдралаа дахин эхлүүлж өөрийгөө шинжлэх хэрэгтэй байлаа. Миний мөсөн дээр гулгах хөгж өнгөрсөн бололтой. Одоо бараг 1 жил өнгөрчээ. Гэвч энэ бүхэн ердөө өчигдөрхөн л мэд санагдаж байна. Ийм л учраас би тэгж унах хэрэггүй байсан юм бэрээ. Одоо би чамруу Прагийн гаднах нэгэн хуучин зочид буудлын өрөөнөөс бичиж байна. Маргааш би мөсний циркийн сонгон шалгуулалтанд орно. Бид энэ төрлийн зүйлийг шоолон инээлддэг байсныг санаж байна. Гэхдээ би үнэхээр тэнд орохыг хүсэж байна. Бас би сандарч байна. Мөн өөрийн хуудасыг зогсоо зайгүй шалгадаг болсон өнөөх зуршлаасаа ангижрахыг хүсэж байна. Гэвч саяхан би өөрийгөө маргааш ажилд тэнцэж чадах хэсэг талаар шалгахаар орж үзтэл Аннора Петрова ямар ч найз нөхөдгүйгээр цор ганцаархнаа нас урсан юм гэж бичсэн байлаа. Харин миний нас урсан онсор өдөр өнөөдөртөө таарсан байлаа. Үүнийг уншаад би маш хүйлсэн. Одоо бол арай ядан л бичиж суuna. Гэхдээ би чамайг үннийг мэдээсэй гэж хүссэн ердөөл төр надад итгээрэй. Би чам дэлгэцнийхээ зургийг явуулъя. Тэгвэл чи надад итгэж магадгүй. Миний хэлсэн бүхэн тэнд байгаа. Одоо би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Би эндээс хэнийгч танихгүй бас англиар ярьдаг хүн энд их цөөх юм. Гэхдээ би хуудсыг дахин шинжилж мэдээллүүдийг шалгахаа зогсож чадахгүй. Би тэгээд хэд хэдэн удаа хуудас дахин ачаалах товчийг дарааснаа хэлж мэдэхгүй. Гэвч өөрчлөгдөж байгаа зүйл ёр алга. Би зөвхөн шөнөд болохыг л хүлээж суuna. Бас юу хийхээ мэдэхгүй өрөөнд дотроо ганцаархнаа байна. Одоо шөнө болоход ердөө хэдхэн минут үлджээ. Миний хийж чадах цорын ганц зүйл бол хуудсыг дахин ачаалах. Би ядарч байна. Гэхдээ зогсож чадахгүй нэ. Одоо надад юу тохиолдохыг мэдэж авах хүртлээр компьютерээс олж чадахгүй нэ. Мэдээж хэрэг энэ түүх үнэн байж таарахгүй үстэй. Тэгсэн мөртлөө бас үгүйсгэж болохгүй юм. Харин та компьютерийн өмнөөс алхаа болсон дүү нартаа энэ түүхийг сонсгож яагаад айлгаж болохгүй гэж. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Өөрийнхөө талаар хуудсыг Википедиа дээр нэгэд хэрэггүй баг. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, share, subscribe хийгээ битгий мартаарай. Чанартай дууралт, чанартай бичлэгийг зөвхөн Ганагийн сувгаас